Соёлын гавьяа зүтгэлтэн зохиолч Санжин Пүрэв. Насны чагтга. Өгүүлэг. Айлууд нүүдэл суудлах хийж бужигнцгаах нь хавар цагийн төрх. Хураг шиг тооврын ая даах төрөвчээр дарвийн нуруу тэнгэрийн хаяа руу хулжих гэж байгаа юм шиг л адгаж яарцгаах нь уулаан бараатхаасаа илүү салхины хөлөөс дайжиж байгаа нь тэр. Их уул тэнгэрээс юулсан салхиан өвөр хормой руугаан зоргоор асгаж айл амтны орон овоо хойгч аваад чулуудчих нь энэ үхэнд. Эрх биш уулын тасархай газрын эх юм болохоор овоотын бор борхон толгод зодуулсан гөлөг шиг навталзаж үлдэнэ. Ганц хүүгэн цэрэгт мордуулж их хотын амьдралын эргүүлэгт живүүлэн алдснаас хойш сүрэн чавганц зам хөлийн энэ овоотоос буур салгасангүй үе мултарч үсээн цайтал хоног тоолж яваа үйлдэ амтан. Хүлээлт гэдэг энэ. Хаврын хаварт айл аймгийнхан нь ачаалахтаа сүрэн чавганцынхыг авч явах гэж арга чаргаан барах боловч буруу ишилсэн сүх шиг зөрүүд тэр хөгшин тас зөрсөөр хар нутаг сахиж үлдэнэ. Тэгээд л өнөөх тэнгэр нураасан их салхитаагаан цолгоод авандаа. Амтай зарим нэг нь. Гүй хөөе. За зөрүүд өгөр хөгшин чинь өгдийд гэртээгээ хийсч байгаа шүү. Гэлцэн эргэж тойроход сүрэн чавганц аргал хорголхон савардаж аргаан даахгүй бүртэлцэн сайлын хідэн богинохоо араас майтарчл явах. Үхий үхэж болдоггүй. Амьдрий амьдрч жаргадаггүй хорвоо гэдэг энэ л байх та. Хэд хормоо дороон нойтон голтой юм унгасан энэ амтны зовлонг хинч тэгтлээ гадарлааж дэм. Зүнж угаан тэр гэлцэн шивэр авир болно. Гэтэл их хүнд насны чагтах гэж нэг юм бас бий. Сүрэн хөгшний хөлийн бор авдарт хүүдэл гэж хадгалсан ааруул хурууд цагаан сараар худ болгож тавиад чулуу шиг болтлон хатсан хоньны зүрх гээд юу эс байх вүлээ. Гэтэл амьдралд хөл алдсан гэх хүүгийнх нь бараа битгий хэл сүүдрэнч харагдахгүй. Хүмүүс хэлэлцэх нь ээдэ нар сар шиг ганц сайхан хүүн ёстой нэг алмас шиг хүүхний гарт орж толгоогоо мэдүүлсэн юм гэнэ вүлээ. Гэлцэн үгээ нууцлахыг сүрэн чавганц сонсоод. Квахерт. Эднэр муу хүүгийн минь илүү зэд байхдаа яахав гэж элгэн эмтэлж явна. Айлууд нүүдэлдэн зэхиж хамаг биед нь хужир ургасан цэлдэн хөх хэдэн тэмээгийн гаднаа авчирч хужирсан ямаанууд өвдөг шилбийн долоон тавруулчих шахан шооргонулдож хүүхэд шуухтын дуу чангарч хормоо дэрбүлэн гүйлдэх нь нүүдлийн баяраа. Энэ хэдэн айлан ахалж захалдаг нь болох дашбал гэж дэвхэрч буусан шалмгай хөрөнгөр сүрэн хөгшнийд буцгай албархуу морилж. За жуужа энэ жил одоо бидэнтэйгээ хамт нүүх юм байгаа биз дээ. Ажлах унлаг аваад ирсэн шүү. Эдээ манайхны очиж буух майхны их гэдэг чи ястай л нэг торго шиг ирээлж байна гэнэ. За тэгээд ч Оросын Шиберийн их салхи гэж нэг замдаа таарсныг буулгаж идсэн айхтар их салхи айсуу яваа юм байхаа. Өнөө өглөө харааж яв тэгж хэллээ. Гэвэл сүрэн хөгшин галаан төнхөж аргалын цог болцуулан үлээх зуурaan. Салхилах нь л да. Хөөрхий гэж амандаа бувтнаад огт тоосонгүй. Дашбалын урам хугарч иш жуужааминдэ жуужаамин сум орноос таныг биш биднийг муу хэлж байна шүү дээ. 80 гарсан чавганцыг хаяандаа аваад явж чадахгүй хар нутаг сахиуллаа гэж цаан чин амтай болгон ярьж байна шүү. Гэж сүрдүүлж нэг үзлээ. Сүрэн хөгшин бүгшүүлэх хөхрхийн аль нь мэддэхгүй чимээлэн майдэр даргуу
Тэрч хөөрхий сүрхийлдэ гэж ирээд бүр баярлах янзтай. Дашвал цөхөрч. Ястаа нэг янзтай шавганц юм да. Гэхээс өөрийг бодож амтсангүй. Ийм зөнөгтэй ч та өөр юугаач яргсан билээ. Өглөөний улаан нарнаар нүүдэл хөдөлж сүрэн чавганц хоньны хүүхдүүдийн өвөрт амны заваа гаргах ааруулах хурууд хийж өгöd алс замын бэлэгдэл цайны дээжин өргөж орхиж болдгүй орчлон дээрэн торойгоод хоцорлоо. Нүүдлийн сүүлчийн тэмээний тавхай далдраагүй шахан байхад салхины төрүүч урсаад ирлээ. Уул нүүлгэх шахаж байна. Сүрэн чавганц чагтганаасан домтой ус дүүжлэн домноод өрхөөн битүүлж авлаа. За байзуу. Дашвалынхан хаширвалс галтай үнсэн болсон л байгаа да. Авоотыг хайлуулчих вид гэж бодон зулаан барьж гэгээ гаргаад утас ээрч өөрийгөө саатуулж суулаа. Бор гэрийнхэн дээвэр туурга хөвгөлцөн гадаа аргал зөөдөг нэг муу хэмхэрхий төмөр хувин нь хангэр жингэр хийгээд явчихлаа. Буйнаран бол муу аргаан гэрийн бүслүүрт аргамчгаан бас идэж орхиж. Та урд ганг руу аваачаад хэмхлээд хайчихнаа гэж саналаа. Салхины хүч улам нэмэгдэн гадаа гэртгүй нарийн тоос бужигнан хоолой амын хорсгоно. Энэ салхи нэг ингээд эхэлсэн байхад 7 хоногч нүднэ. Шуурганы хүчтэй догшин байна гэдэг жигтэйхэн. Яадаг вүлээ? Өнөө хэд маань хавцал бараад чадаа болов гүй болов? Нялх нойтон хүүхдтэй улс зутран даа хөөрхийс гэж санан аманда майнг гүвтнэн. Зулын дөл ганхалзан бүхэн алдан. Тэгж байтал их салхи өрхийн хуу татж аваад чулуучглаа. Бурхан минь цагаа дагаад ч тэр юм уу да. Энэ жилийн салхи шуурга буулгах нэ буулгах нь. Сүрэн чавганц ингэж бодон дотроон залбирч өдөр шөнийг өнгөрүүллээ. Тэнгэр хангааг нийлүүлсэн их салхины сүүлч шутраагүй шахан байхад дашвал давхиж ирлээ. Тэгтэл овоотод юуч болоогүй юм шиг. Сүрэн чавганцын хэдэн ямаа харганы цэцэг сэрмэж бор гэр бор чавганц шар зул байдгаараа л байж байлаа. Арг савар аваад явчихжээ энэ салхи. Дашвалаа хүү минь. Чи энэ урд ганг руу нэг яваад аваад ирнүүдээ. Хаа олдааж дээ. Тэгье жуужаа минь тэгье. Ер нь ч би энэ жил танд нэг хөнгөн бөхөөхөн шиг арга олж өгнө. Иш буйнаа нэмгэмдэ. Гэт ч бас жуужаад нь нэгийн зэрэг арга илээчих нас би шүү гэсээр сүрэн чавганц махан буйла ангалзуулан инээхэн мөнх настай юм шиг сэтгэл дүүрэн харагдана. Зохиолыг бичсэн Соёлын гавьяц зүтгэлтэн зохиолч Санжим Бүрв. Уншсан Эрхэнбаярын Батторж.